Кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа та бүхэнд Италийн Sime брендing CEO Tig CEO Tig3 Ня загваруудын 2 групптэй кофений машин болон кофе бутлагч, байгууллага болон үйлчилгээний газрын зориултын ус шүүгч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн хямд үнээр худалдаалж байна. Гоёмсог загвар, хямд үн, үйлдвэрийн баталгаа, мэрэгжлийн зөвлөгөө, мэрэгжлийн холболд суйрлуулалт, үнгүй баристагийн сургалт, урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. Мөн Arabica дээд сортын 3 үрийн холцтой эспрессонд зориулсан шинэхэн хурал бүхий эспрессо блендинг кофений үр болон дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахудас 88 3 65 12 Naba Gym компани. Ибэстлэгтэй хамтаа ирэх мөдөр та бүхэндээ баярлалаа. Кофе цай нэвтрүүлэг дараагийнхаа зочдтой та бүхнийг уулзахад бэлэн болсон байна. За манай хүндтэй зочдоор миний зүүн гар талаас Америк нэгдсэн улсын Флоридагийн их сургуулийн мэдрэлийн мэс заслын профессор, Wolfson хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслынч профессор Филипп Алдана хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Hello. За мөн Neurosurgery Outreach Foundation сангийн үндэслэгч Кармина Алдана хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Good morning. Түнчлэн их нэлхсэн хүүхдийн мэдрэлийн мэс заслын эмч Ардагелд бас хүрэлцэн ирсэн байна. За юуны өмнө та гуравтаа бас энэ их цаг завгүй ажлын хажуугаар манай кофе цай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ манай үзэгчдэд бас өөрсдөө гоё дэлгэрэнгүй танилцуулна. Please start. Good morning. Good morning. I am Philip Aldana. I am a neurosurgeon for children, or a pediatric neurosurgeon, and I have been doing this type of neurosurgery for almost 25 years. I graduated from the University of Miami residency program in neurosurgery, and I did an extra year of training for pediatrics. So I did 8 years of neurosurgery and an additional year for pediatrics. And I'm currently a professor of neurosurgery at the University of Florida, as well as the Mayo Clinic, Florida. And I am the chief of the Division of Neurosurgery in the University of Florida, Jacksonville, and I am also at the Wolfson Children's Hospital. I'm also the founder of the Neurosurgery Outreach Foundation. Thank you. За сайн байцгаана. Намайг Филипп Алдана гэдэг. За би мэдрэлийн мэслийн эмч мэрэгчлээ. Түүний дотор педиатрик буюу хүүхдийн мэдрэлийн мэслийн эмч мэрэгчлээ. Би энэ мэрэгчлэр 25 жил ажиллаж байгаа. За миний хувьд бол Америк нэгдсэн улс анагаахын их сургуулаа төгсөөд мэдрэлийн мэслийн эмчээр суралцаад 8 жил суралцаад үргэлжлүүлж хүүхдийн мэдрэлийн мэслээр ахиж суралцаад энэ хүүхдийн мэдрэлийн мэсл гэдэг мэрэгчлийг эзэмшсэн байгаа. Би энэ чиглэлээр сүүлийн 25 жил ажиллаж байна. За Алдана профессорын хувьд бол за Флоридагийн их сургуулийн мэдрэлийн мэслийн профессор цолтой. За Америк нэгдсэн улсын Флоридагийн Флоридагийн Wolfson хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн мэслийн засгийн эрхлэгч мэрэгчлээ байгаа. За маш баярлалаа. За манай Кармина Алдана. Hello. Good morning. Thank you for inviting us today. Thank you. So I'm Carmina Montesa Aldana. I am founder as well as the executive director for the Neurosurgery Outreach Foundation. My credentials are that I'm a graduate of the University of Toronto in Canada and work in labor management, but I devote my work in Neurosurgery Outreach Foundation now. За намайг Кармина Алдана гэдэг. Би Neurosurgery Outreach Foundation сангийн founder би үндэслэгч, за зохион байгуулагч гэдэг байгаа. За Карминагийн хувьд бол Канадад Торонтогийн их сургууль төгссөн мэрэгчлээ. Энэ Neurosurgery Outreach Foundation сангийн зохион байгуулагч үндэслэгч хүн байна. За манай Ардагелд эмч бас өөрийгөө манай үзэгчдэд танилцуулсан. За намайг Ардагелд гэдэг. За би их хүүхдийн эрүүл мэндийн үндэстний төвийн хүүхдийн эмнэлгийн хүүхдийн мэдрэлийн мэслийн эмчээр ажилладаг. За энэ эмч нартай хамтарч хамтарсан үзлийг хийх, мэс засал хийх, за өвчнүүдийг үзэх,
ажил хийдэг. Мэдрэлийн мэслийн мэргэжилтэй эмч байгаа. За манай хоёр хүндтэй зочид бас Монголд хизээ ирсэн бэ. Фаундейшныхаа хүрээнд бас Монгол маш том хагалгаануудыг хийж байгаа гэсэн энэ талаар таас бүхэнд дэлгэрэнгүй танилцуулбал. За, Neurosurgery Outreach Foundation одоо сангийн хувьд үйл одоо сүүлийн 3 жил Монгол улсад ирж ажиллаж байгаа. За, эрэхтэй бол яадаг вэ гэхээр яг мэдрэлийн мэсэл дотроо педиатрик буюу хүүхдийн мэдрэлийн мэслийн чиглэлээр хамтарч үзлэг хийдэг, хамтарч мэс засал хийдэг. Монгол улсад хийхэд төвхтэй одоо нарийн мэрэгжил шаардсан тэр мэдлүүдийг одоо мэс заслуудыг хийдэг. За нэг талаараа нөгөө талаараа энэ хүүхдийн мэдрэлийн мэслийн одоо энэ хөгжил дэвшилт хөв нэмрээ оруулах. За одоо над чи залуу эмч нарт заа зөвлөх энэ боломжийг олгож байгаа. Энэ сангийн хүмүүс байгаа гэсэн. Энэ санг бас дэлгэрүүлж танилцуулбал яагаад бас Монголд яг ирж энэ үйл ажиллагаа одоо биелэлээ олж хийгдэж байгаа лээ. За Neurosurgery Outreach Foundation сангийн зохион байгуулагч манай Кармина хөвдгөл жишээ нь дэлхий дээр яг энэ хүүхдийн мэдрэлийн мэслийн тусламж үйлчилгээг бүрэн авч чадахгүйгээс болоод минут тутамд одоо жишээ нь зөвхөн тархины орчил гэдэг өвчнөөр 2 хүүхэд энддэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл минут тутамд 2 хүүхэд зүгээр тархины орчил гэдэг өвчин онцлогдоод хангалттай тусламж үйлчилгээ авч чадахгүйгээс болоод энддэг. Энэ нь даа ялангуяа хөгжиж буй орнуудад хамгийн их тохиолдож үздэг. Тэгэхээр энэ байдлыг Neurosurgery Outreach Foundation сангийн Кармина болон Филипп Алдана бусад олон эмчнэр олж хараад энэ байдлыг бид нар өөрчлөх хэрэгтэй, бидний туслах хэрэгтэй байна гэж шийдээд тэр боломжгүй улсуудад одоо оронд очиж мэс засал хийх, эмч нарын сургах, технологиор хангах зорилгоор энэ ажиллагаа, энэ сангийн үйл ажиллагаа явж байгаа гэсэн. Энэ бол ямар нэг ашигын төлөө биш, 100% одоо сайн дурын явж байгаа ажиллаа гэсэн. Маш сайхан буянтай хүмүүс шүү дээ тий. Филипп Алданаас асуумаар байна л да. Ер нь багаараа хідүүлээ. Хичнээн одоо доктор эмч профессорууд ирсэн байгаа вэ? Монголд ирснээсээ хойш ямар том ажлуудыг, хагалгаануудыг хийсэн байна. Энэ талаар. Dr. Aldana, she's asking how many guys arrive in Mongolia this time and what did you do? What kind of surgery did you do? Please tell us about it. So this year, when we arrived, we brought the largest group of volunteers to Mongolia with the Neurosurgery Outreach Foundation team. There are 3 neurosurgeons. We are all specialists in pediatric neurosurgery. In addition, we brought a pediatric rehabilitation doctor, and we're also working with a pediatric neurologist. And we also have one member of the staff, a member of the board of the Neurosurgery Outreach Foundation. За энэ удаа бид нар 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. За надаас гадна дахиад 2 буюу Филипп Алдана доктороос гадна 2 мэдрэлийн мэслийн эмч ирсэн. Мэдрэлийн мэслийн яг одоо педиатрик буюу хүүхдийн мэдрэлийн мэслэр тагнж олон жилийн туршлагатай 2 профессор, нийтдээ 3 мэдрэлийн мэслийн эмч, за хүүхдийн невролог буюу хүүхдийн мэдрэлийн эмч, за дээрээс нь хүүхдийн мэдрэлийн хагалгааны дараа шаардлагатай rehab буюу сэргээн цах эмч, за мөн сангийн хүн гээд ихэд 6 хүний бүрэлдэхүүнтэй энэ удаа ирж ажиллаж байгаа. And this week we are continuing on the work that we did last May when we committed to the hospital to continue to help treating patients. So last May we identified patients who could be candidates for the selective dorsal rhizotomy, kids who had cerebral palsy and spasticity. And this week we did the first selective dorsal rhizotomy at the Children's Hospital with the children's neurosurgeon and surgical team. За энэ багийн эмчнэр маань энэ оны 5 сард ирж ажиллаад хагалгаа хийгээд үзлэг хийгээд явсан. Энэ одоо 2 дахь удаа ирэлтнэ гэсэн энэ одоо. За бид нар энэ одоо Outreach Foundation сангийн эмч нартай, мэдрэлийн мэслийн эмч нартай мэдрэлийг хамтраад их хүүхдийн эрүүл мэндийн үндэслэлд анх удаа SGR буюу мэдрэлийн арын язгаар тарих мэслийг хийгдсэн байна. Энэ мэс заслаг Монгол улсад хийгддэг, 3 дахь эмнэлэгт хийгдэж байгаа. Их нялхсан хүүхдийн эмнэлгийн үед энэ бол анхны тохиолдол. Тэгэхээр энэ удаагийн бид нар хагалаад манай 3 дахь эмнэлгийн эмчнэр, докторууд, багш нартай дээрээс нь
энэ Neurosurgery Outreach Foundation сангийн доктор профессорудаа хамтраад анх удаа их хүүхд эрүүл мэндийн үндэсний төв дээр мэдрэлийн арын язаар тойрох буюу ризотоми мэслийг анх удаа хийгдсэн. Энэ ризотоми гэдэг мэсэл бол тархины саагийн үед ДЦП гэж хэмжээр ярьдаг. Тархины саа өвчтний үед хийгддэг мэс засад. Энэ мэслөө хөвдөвл өндөр өртөгтэй хагалгаа хүмүүс хамгийн их гадагшаа явж хийгддэг орнд энтхэг рүү аяг их явдаг. Жишээ нь энтхэг рүү их өндөр өртөгтэй Герман руу, Солонгос руу очиж хийлэгдэг. Энэ хагалгааг бол их хүүхд эрүүл мэндийн төвд хийж байгаа зорилго нь тэр өндөр өртөгтэй хагалгааг гадагшаа явж хийх боломжгүй. Тэр хүүхдүүдэд боломж олгож байгаа. Анхны мэсэл гэсэн. Анхны мэсэл хэдэн настай хүүхдтэй хийгдсэн бэ? Хэдэн амжилттай бэ? Өнөөдөр бол хагалгааны дараа 2 дахь өдөр хүүхдийн биеийн байдал сайн байгаа. За хүүхд маань 8 настай, тархины саатай, доод мөчний хөшүүн саатай. Тийм 8 настай охин төр бид нар хаалгаа хийсэн байна. Тийм. Ер нь Монголд яг энэ хаалгааг хийлэхийг хүлээж байгаа маш олон хүмүүс байгаа юу? Хүлээгдэж байгаа маш олон хүмүүс байгаа. Тийм. Гэхдээ энэ хаалгаа бол Монголд анх удаа хийж байгаа хаалгаа биш. Улсын 3 дахь төв эмнэлэг дээр манай 3 дахь эмнэлгийн инженер багш нар энэ хаалгаа хийж исэн. Манай их нялгсан эмнэлэг дээр энэ бол хийгдэж байгаа анхны тохиолдол. Энэ бол олон цаг ордог. Одоо энэ хаалгаа бид 16-7 оны бүрэлдэхүүнтэй орж байгаа. Хаалгаа яг унтуулгын процессд нийтдээ нэг 9 цаг 10 цаг үргэлжлэж байгаа хаалгаа. Олон цаг ордог маш том хаалгаа. Энэ хаалгаа амжилттай сайн болсон. Хүүхдийн биеийн байдал доктортой сайн байна. Маш их баярлалаа. Үнэхээр буянтай хүмүүс юм аа нэр гайхалтай. Тэгээд сангийнхаа хүрээнд маш олон орноор бас ингэж очдог байх л та. Ер нь Карминаас асууж байгаа шүү. Ер нь бусад орны бас юм мэдрэлийн мэс заслын хүүхдийн мэдрэлийн мэс заслын хөгжил ер нь хэр байна? Монголтой харьцуулах юм бол ер нь хичнээн орноор бас сангийнхаа хүрээнд явж байсан бол. She's asking, NOF team, what did other country for pediatric neurosurgical field, and what you say Mongolian pediatric neurosurgical development compared with other countries? What do you say about it? Okay. So the Neurosurgery Outreach Foundation, or NOF, we were founded in 2010. And we started our signature program, which we call Educational Surgical Mission, in 2011 in the Philippines. 2010 онд бол энэ сангигаа бол үүсгэн байгуулсан. Our Educational Surgical Mission, ESM, that we do here in Mongolia, we started the first time in the Philippines in 2010, sorry. And we have now, since then, 5 sites, 4 in the Philippines and 1 here in Mongolia. And each site is a little bit different because ESM is education-based, and we custom design the program to match the needs of the community. За энэ фаундейшны 2011 он үүсгэн байгуулагдаад энэ зорилго нь ерөөсөө энэ хүүхдийн мэдрэлийн мэслийг даан хийхтэй биш. Энэ мэслийг хийхэд шаардлагатай боловсон хүчин сургах, зааж зөвлөх тэр зорилгоор хийж байгаа. За 5 үндсэн ажил хийгдэж байгаа. Үүний 3 нь Филиппинд хийгдэж байгаа. Үндсэн 2 нь Монгол улсад хийгдэж явж байгаа. And we believe that when it's education based, that there is a continuation even after we are gone. And so sometimes a site may need more pediatric and addressing pediatric neurosurgery, and some sites may be a little bit more of the adult side of neurosurgery. Энэ сангийн үед бол дан ганц хүүхэд хэлтгээс насны өргөчтөй мэдрэлийн мэслийн чиглэлээр бид нар бас тусалж ажилладаг. Хамгийн гол зорилго нь ерөөсөө эмчнэрийг сургах, суралцах энэ ажил байнгын үргэлжлэж явах гол зорилготой байна. So around the world, we know that pediatric neurosurgery is still some parts of the world is still in its infancy. And that's one of the things that we try to help bridge the gap. With regards to here in Mongolia, I think I will refer to Dr. Aldana, because he is a pediatric neurosurgeon, to describe specifically
the needs of this country. Дэлхийд дээр одоо ялангуяа хөгжиж буй орнуудад хүүхдийн мэдрэлийн мэслэлийн чиглэлээр хангалттай одоо тусламж үйлчилгээ авч чадахгүйгээс болоод одоо дэлхийд даяар ганц Монгол биш шүү дээ. Одоо юу гэдэг асуудал гардаг тийм мэдээлэл гардаг тохиолдол байдаг дэлхийд даяар. Тэгэхээр энэ асуудлыг бид ганц Монгол хэлэхгүй дэлхийд даяар энэ байдлыг бид өөрсдийнхөө зүгээс хөв нэмээ оруулах зорилгоор энэ ажил явуулж байгаа. Гол зорилго маань ерөөсөө энэ байдлыг бид засах өөрсдийн зүгээс чадах хөв нэмээ оруулах зорилготой байна. Yeah, in some parts of the world there are either no pediatric neurosurgeon or very few to serve the population. Ялангуяа одоо мэдрэлийн мэслийн маш цөөхөн эсвэл мэдрэлийн мэслийн хүүхдийн мэдрэлийн мэслийн байхгүй. Тийм одоо орнууд маш их байдаг. Энэ байдлыг бид өөрсдийн зүгээс тусалцаа үзүүлэх зорилготой The pediatric neurosurgery here in Mongolia is relatively young as a specialty. In the past, when children needed surgery, there's only one kind of neurosurgeon that treated both adults and children. За энэ хүүхдийн яг мэдрэлийн мэслийн хөгжил Монголд бол одоо харьцангуй залуу. Яг Монгол улс том үний мэдрэлийн мэсэл маш сайн хөгжсөн, маш сайн халамж хийгддэг маш мундаг. Гэхдээ хүүхдийн мэдрэлийн мэсэл бол одоо дөнгөж хөгжиж байгаа, бойжж эхэлж байгаа гэдэг чинь дөнгөж шинэ салбар. Тэгэхээр энэ салбарыг бид хөгжүүлэх шаардлагатай байна. And this is what they were practicing at the third hospital, and they have excellent neurosurgeons there, but they treat both adults and children. Одоо Монгол улсад улсын 3 дахь төвийн дээр одоо can you ask it again? Tell it again. This type of neurosurgery is being done at the third hospital, where they treat both adults and children, and they have excellent neurosurgeons there. Одоогийн байдлаар Монгол улсад яг хүүхдийн мэдрэлийн мэслийн тусламж үйлчилгээ одоо голж үзүүлж байгаа газар улсын 3 дахь төвийн байна. Улсын 3 дахь төвийн эмнэлэгт одоо маш сайн эмчнэр, маш туршлагатай эмчнэр хүүхдийн хаалгаач хийдэг, том үний хаалгаач маш сайн үзүүлж байгаа. Бидний зорилго бол яг хүүхдийн эмнэлэгт хүүхдийн мэдрэлийн мэслийн эмчийг бэлтгээд хүүхдийн эмчнэрээр одоо энэ чиглэлийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго. Та одоо яг хамтарч ажиллаж байгаа хүний хувьд эдгээр эмчнэр маань 3 дахь жилдээ жилдээ 2 удаа ирдэг гэдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь одоо энэ хамтын ажиллагаа сургалтын дараа та хэдэд ер нь үр бүтээл ер нь хэр байдаг вэ? Энэ хүмүүс ирж зүгээр хагалгаа хийгээд хүм үзээд явдаггүй. Хамгийн гол нь бид нар заадаг. Одоо над шиг залуу эмчнэр туршлага багтай залуу эмч байж. Ийм эмчнэр хаалгааг яаж хийх вэ? Хүнийг яаж үзэх вэ? Мэслийн арга техникүүдийг бүгдийг заадаг. Өөрөлдвөл хаалгаа хийгээд явахдаа болно ш. Энэ эмчид тийм ээ, энэ сүйлагчид, энэ унтуулгын эмч, энэ унтуулгын сүйлагч, энэ хаалгааны сүйлагч, энэ бүх хүмүүс заадаг. Хаалгааг яаж хийх вэ? Энэ хүмүүс үргэлж бид нар таатай ажиллахгүй ш. Тийм учраас өөрөлдвөл одоо загас барьж өгөх биш. Загас барьж өгөх аргын зааж зорилготой. Эсвэл гол зорилго тэр. Яг нь цөөхөн богино өдрүүдэд та хэд манаас маш шахуу ажилладаг байх. Төлөв. Ер нь яг энэ хүүхдийн мэдрэлийн мэсцлийн тасагт нь хичнээн эмчнэр байгаа бай. Одоо яг эхнэлсэн эрүүл мэндийн үндэсний хүүхдийн мэдрэлийн мэслийн тасаг гэж байдаггүй. Тийм. Яг бид нар одоо мэдрэлийн тасаг, ерөнхий мэслийн тасаг гэх олон тасгууд хүүхдүүдэд үздэг. Яг одоо бас 3 дахь эмнэлэг шиг ч юм уу хүүхдийн мэдрэлийн мэслийн тасаг одоогоор байгаа. Гэтэ бид нар одоо тоног төхөөрөмж боловсон хүчний бэлтгэжийн энэ ажлыг баг-багаар яваад тун ойрын хугацаанд хүүхдийн мэдрэлийн мэслийн тасыг байгуулахаар зорж ажиллаж байгаа. Энэ бол тийм хол биш, тун ойрын хугацаанд бид нар байгуулахаар зорж ажиллаж байгаа. Энэ бол бидний хамтын ажиллагааны бас нэг том зорж байгаа зорилтуудын нэг бол байна. Одоо сая нөгөө Монголд хийгдэж байгаагүй хаалгааг сая хийлээ гэж ярьсан шүү дээ, тий. Тэгэхээр мэдээж тэр тоног төхөөрөмж бол манай эхнэлсэн эрүүл мэндийн төвд бол байхгүй байх л та. Тэгэхээр эдгээр хүмүүс маань өөрсдөө тэр тоног төхөөрөмж авчирд юм уу? Одоо чинь та ризотомийн хаалгааг ярьж байгаа шүү. Ризотомийн хаалга бол Монголд хийгдэж байгаа хаалгаа бол биш. Өмнө 3 дахь эмнэлэгт би сая хэлсэн. Манай 3 дахь эмнэлгийн эмчнэр багш нар 3 дахь эмнэлэгт бол энэ хаалгаа хийчихсэн. Энэ удаад бид нар эхнэлсэн эрүүл мэндийн төвд дээр анх удаа хийгдэж байгаа. Анх удаа. Тэр энэ хаалгаа тоног төхөөрөмж айгүй бэрхшээлтэй. Тэр энэ бэрхшээлийг бид нар 3 дахь эмнэлгийн эмч нартай багш нартай хамтарч
ажиллаа. Тэнээс тоног төхөөрөмж бас авч энэ одоо ерөөсөө тэмээ хаалган дээр. Зарим багшнуудыг манай Neuro Outreach Foundation цагийн хэмжээр авчираад. Тэгж ганц биш манай ихний засгийн имлэг, улсын 3 дахь төв имлэг, энэ Америкийн нэгдсэн улсын профессор бүх талаасаа нийлж хагаад энэ хаалгаа хийсэн гэсэн. Энэ хаалгаа хийхэд маш одоо нарийн мэрэгжлийн эмч нар шаардлагатай. Дээрээс нь одоо нейромониторингийн аппарат, мэдрэлийн мэслийн микроскоп, бичил мэслийн багшнууд гэдэг. Энэ багшнууд тоног төхөөрөмж өгчээр олон хүний багаар олон тоног төхөөрөмж тэр хамтарч ижил энэ хаалгааг хийдэг мэсцэл онцлогтой. Нэг ийм асуулт байна л да. Одоо тархины саажилт, уналт таталтай хүүхдүүдэд үүдлэсийг одоо тархинд суулгах мэс ажилбар гэж байдаг юм байна. За энэ юу н хэр үр дүнтэй вэ? Монголчууд тэр цэсмээ дандаа гадагшаа авч хэлэгдэг гэж хэлсэн. Энэ талаар Dr. Aldana, can you tell us about stem cell therapy? What is it? How effective is it? Can you tell us? There are a lot of misconceptions about stem cell treatment. Yeah. The thinking is that the stem cells are very what we call primitive cells that can become different types of cells in the body, and the thinking is that if you put these cells in different parts of the body that have disease or injury, they can maybe grow into the cells of that part of the body and help in recovery. But the problem is, while that seems like a good idea, there hasn't really been any evidence to show that it really works. Уудлис эмчилгээ гэдэг маань тухайн уудлисийг маань ингээ зарим хуваагдаад өөр эсвэл болж хуваагддаг. Тэр хуваагдсан бүр анхны эсийг нь уудлис гэж ярьж байгаа. Энэ уудлисийг тухайн эмэгтэй эргэнтэнд наваач байрлуулад жишээ нь тархин дээр ч юм уу, илийн дээр ч юм уу жишээ нь шүү дээ. Байрлуулаад тухайн эмэгтэй эргэтний нөхөн төлжих эдгэрэлтийг нь сайжруулах зорилготой эмчилгээний арга байна. Энэ яг гэж сонсоход бол энэ бол айгүй гоё боловч яг олон улсад энэ уудлис ялангуяа энэ мэдрэлийн одоо бид нар бол мэдрэлийн эмчнэр яг мэдрэлийн одоо эмэгтэй уудлисийн эмчилгээ түүний үр дүн бол одоохондоо албан ёсоор батлагдаагүй. Ердөө судалгаа шинжилгээний явц байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс эдний эмнэлэг дээр чинь уудлис эмчилгээ хийгддэг байгаа. Тэгэхээр яг албан ёсны үнэхээр үр дүнтэй юм байна. Үнэхээр үр дүн өгдөг юм байна гэдэг батлагдаагүй учраас энэ ердөө судалгааны шатнд яваа гэсэн. If I may say one more thing, so there is still a lot of research being done on stem cell therapy, but it is not ready for public use. It's still in the stage of experimentation. Тийм Америкийн одоо олон улсад бол энэ уудлисийн эмчилгээний талаар маш олон тооны судалгаанууд хийгдэж байгаа. Маш олон жил хийгдэж байгаа. Гэхдээ яг үр дүнтэй нь батлагдаагүй учраас сайн юм ахижилж байна. Яг албан ёсоор эмнэлзүүн практик бол ашиглагдаж эхлэегүй. Тийм. Өөрөөр хэлбэл дөнгөж судалгааны шатнд байна. Тэгэхээр энэ бол үнэхээр үр дүнтэй юм аа. Одоо үргэлжлэхийн зүйтэй юм аа гэж хэлж чадахгүй гэж профессор хэлж байна. Maybe in the future, 10 or 15 years, they may find some evidence to show that stem cells help a certain type of disease, but right now it's still in the process of being studied. Магадгүй ойрын хугацаанд энэ судалгаанууд хийгдээд үнэхээр үр дүнтэй нэг батлагдаад эхлэвэл эмнэлзүүд бол хэрэглэгдэж эхлэх байхаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь Монголд яг энэ уудлисыг гадагшаа хийлэх гэсэн ер нь хийлгэжсэн хүүхдүүд ер нь хэрэг байдаг вэ? Тий, одоо ер нь бол ялангуяа гадаад орнд хүүхд аягүй их зорж байгаа. За. Уудлис хийх, эмчилгээ хийхээр. За жишээ нь эпилепси, за тархины саа эмэгтэй хүүхдүүд гадаад орнд очиод тархины саагийн үед одоо уудлис эмчилгээ хийлгдэг. Тэгэхээр бид нар бас энэ профессорудаа бас ярилцж байгаа. Энэ үнэхээр үр дүнтэй байдаг уу? Танаа эмнэлэг дээр танаа ор хэр хийгддэг гэхээр эмч бол яг сайн хариултал хэлж судалгааны шатнд яваа гэж. Монголоос гадаад орнд бол одоо тэрийг
Уудлысыг хийлгээ тэр массажлыг хийлэг гэдэг зүйлийг хийлээд байгаа. За тэрийг бол яг бид нар одоо гадны оронд онцлуулаад тэндээсээ зөвлөгөө авдаг юм. Одоо тухайн эмчлүүлж байгаа хүүхдийн арга гэр өөрсдийн сайн дурын үндснээр л явж байгаа. Бид нар яг албан ёсоор одоо уудлын эмчилгээг хийх ёстой шүү. Үр дүнтэй шүү. Мундаг эмчилгээ шүү. Бид нар зөвлөдөггүй. Бид нар бол эмчтэйг адилхан нэг байр суурьтай байгаа. Судалгааны шатнд байгаа учраас бид нар зөвлөдөггүй. Явж байгаа хүүхдүүд байл ихэнхдээ тухайн одоо хүүхдийн аав ээжийн өөрсдийнх нь л одоо сайн дурын үндсэн дээр явж сайн дурын эмчилгээ хийлгдэг гэсэн. Гэтэ одоо хэрвээ тэрийг одоо их гадагшаа явж хийлгэсэн хүүхдүүд тэгэхээр үр дүн байгаа. За үр дүнгийн хувьд одоо сая профессор хэлэхдээ бид яг л адилхан байна. Яг одоо үр дүнтэй юм байна. Бид нар одоо чинь тэнд хийлгээд ирсэн хүүхд үнэхээр одоо мундаг болчихжээ гэсэн эсвэл магадгүй үр дүн өгсөн байгааг үгүйсэхгүй. Үр дүн өгөөгүй байхыг үгүйсэн. Бид нар албан ёсоор судалгаа бол байхгүй. Гэхдээ олон улсад энэ хэдийн судлагдчихсан одоо ч судлагдсаар байгаа. Үр дүн бол ерөөсөө эмнэлзүүд одоохонд ашиглагдаж албан ёсоор эхлэегүй. Ердөө судалгааны шатнд байна гэсэн. За ер нь бол нэвтрүүлгийн цаг манаас өндөрлөгт өгч जैन. Тэгээд магадгүй телевизийг үзэн суугаа одоо эцэг эхчүүд асран хамгаалагчид за хүүхдийн ямар нэгэн мэдрэлийн асуудал гараад одоо үзүүлэхийг хүсэх бол манай ер нь одоо профессорудад нээлттэй юм болоо аль эсвэл одоо энэ цаг найлуудын дүүрч гсэн байгаа юу? За үзлэг онцлогоог ер нь хийж байгаа даа. Тий. Яг одоо манай хүүхд эрүүл мэндийн үндэсний төв дээр хүүхдийн мэдрэлийн мэслийн чиглэлээр амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. За шаардлагатай хүүхдүүдэд мэдрэлийн мэслийн яралтай болон төлөвлөгөөт мэслийн эмчилгээг хамгийн л одоо очр хүлээгдэл багтаагаар туслахыг одоо ажиллахаар бид нар бүрэн дүрэн хичээж ажиллаж байгаа. Энэ эмч нарын хувьд ч гэсэн ерөөсөө Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулж ажиллахад дүүрэн байх байна. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн манай Зочин хойморт Монгол орны маань за тэр дундаа хүүхдийн мэдрэлийн мэс заслын одоо дөнгөж эхэлж байгаа, хөгжиж байгаа энэ салбарт одоо өөрсдийнхөө сайхан сэтгэлээр тусалж дэмжиж байгаа юм хүндтэй мундаг хэрхмүүд хүрэлцэн ирсэн. Тэгээд та бүхэнд дахин танилцуулъя. Америк нэгдсэн улсын Флоридагийн их сургуулийн мэдрэлийн мэс заслын профессор Wolfson хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч профессор Филипп Алдана. За түнчлэн Neurosurgery Outreach Foundation сангийн үндэслэгч Кармина Алдана. За түнчлэн их нэлгсийн хүүхдийн мэдрэлийн мэс заслын эмч Ардигел Динар хүрэлцэн ирлээ. Тэгээд та нартаа маш их баярлалаа. Тэгээд Монголын бас ирээдүйд болсон бяцхан хүүхдүүдийн төлөө ийм том хөрөнгө оруулалтыг, ийм том сэтгэлийг, ийм том дэмжлэгийг үзүүлж байгаа сангийн хамт олоннд бас эмч нартаа маш их баярлалаа. She's saying thank you for doing for all of this for Mongolian children. Oh. Yeah. Can we add? Yeah. Go ahead. Let her know that we're always very happy to come back to Mongolia and help the children of Mongolia, but we also want to make sure that the people of Mongolia support the development of the pediatric neurosurgery department at the Children's Hospital because it's very important. Одоо Монголд ирж одоо ирэхдээ үргэлж баяртай байдаг. Ялангуяа хүүхдийн мэдрэлийн мэслийн тусламж үйлчилгээнд өөрийнхөө хүн нэмрээ оруулах, хүүхдийн мэдрэлийн мэслийг хөгжүүлэх, мэдрэлийн мэслийн тасгийг байгуулах зэрэг энэ ажлыг бид үргэлж одоо бэлэн байна. Can I add something? Yeah. Okay. So, you know, it's an exciting time for starting this. You know, the exciting time for Mongolia. And the opportunity to care for children with neurosurgical diseases is now going to be available in you know all of the possibilities. We're still starting, but the future is bright. Yes. Yeah. Одоо хүүхдийн мэдрэлийн мэслийн чиглэлээр бид нар одоо энэ тусламж өөрсдийн зүгээс чадах хүн нэмрээ оруулж байгаадаа бид нар маш их баяртай байна. Энэ ажил цаашдаа улам өргөжөөд бид нар илүү ихийг тусалж дэмжиж илүү ихээр хамтарч ажиллах болно. Yeah, and it's a real opportunity for us. It's an honor to be helping with the training and equipment support. But the support of, like Dr. Aldana said, the support of the hospital and the community plays a big part. Бид нар яг хүүхдийн мэдрэлийн мэслийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэхэд төвний оруулж байгаа. Энэ бол бидний хувьд маш их нэр төр хэрэг байна. With the training as well as equipment support. But that's just, and then
I also said the support of the hospital and the community plays a big role. Энэ дан гац одоо юу гэнэ эмчнэрийг одоо сургах, заах, сургах, тоног төхөөрөмжөөр хангах энэ бол одоо олон хүмүүсийн бас хамтын ажиллагаа гэдгийг цохож хэлмээр байна. За маш баярлалаа. Өрөж та дээрээ бахархдаг шүү. Тэгээд энэ цагийн одоо эгэлгүй баатрууд гэж бол эмчнэрээгээ хэлдэг шүү. Тэгээд өнөөдөр бас манай студид зарим ирсэн тамирчтай маш их баярлалаа. All right, thank you so much. Okay, thank you. Thank you. That's it.